Сайн өргөмөлжтэй. Боловсрол суух бизнес эрхлэн болдог 80 сая мөн шоу нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Ингээд 80 сая төгрөгийн төлөө тоглохоор хоёр оролцогч студид маань хүрэлцэн ирсэн байна. Оролцогчдоо угтан авцгаая. За сайн байна уу? Сайн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За өөрсдөө телевиз үзэж байгаа үзэгчдэд товчхон танилцуулахгүй юу? За Багнуур дүүргийн эрүүл мэндийн дадлын хэлцээ орлого шимтгэлийн байцаагч мэдээлэл технологийн мэргэжилтэн Төмөрбаатарын сугар. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерхий газрын мэргэжилтэн Баасан Жалбаа. Сонин сайхан юу вэ нийгмийн даатгалаар? За энэ жил манай үүсгэн байгуулагчны 75 жилийн тохиолдож байгаа. Тэгэхээр анх дөрөвний бүрэлдэхүүнтэй нийгмийг аюулаас хамгаалах хэлтс нэртэй байгуулагдчихсан манай байгууллага одоо Монгол орны 21 аймаг 9 дүүрэг салбар нэгжтэй 1500 гаруй ажилтан албан агчдтай за улсын төсвийн 4.1-ийг бүрдүүлэх үс хэмжээний ийм орлого бүрдүүлж хүн амынхаа нийгмийн баталгааг хангадаг ийм том байгууллага болоод ажиллаж байгаа. Тэгэхээр ийм сонирхолтой байна да. За 80 сая төгрөг ер нь хэрэг мөнгө үү? Их мөнгө. Ойролцоогоор 80 сая төгрөгийг цуглуулвал хэдийн хугацаанд цуглуулж амжих бол? Ер нь бол нэлээ удаан хугацаанд яг цалингаараа гэвэл удаан хугацаанд. Тийм цалингаараа да. Цалингаас гадуур орлоготой юу? Хувийн бас бизнесүүд байгаа. За. Тэгвэл бас гайгүй юм байна. За мөнгөнд өрж болно. Та хоёрын мөнгө. За нэвтрүүлгийн дөрмийг та хоёр танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Ийм л байна да. Эхлэх үү? За тэгвэл та хоёрт 80 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. Монголын нууц товчоо он жил. Монголын нууц товчоо сонгох. Нууц товчоо нарийн зүгээр хаа тийм он жил ихэр чи айгүй хязгааргүй. За нууц товчоо. Нууц товчоо. За. Оролцогчд маань нэг дахь асуултынхаа сэдвийг Монголын нууц товчоо сэдвийг сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. Нэгдүгээр дэлгэц Бартанбаатар. Хоёрдугаар дэлгэц Хабуула хаан. Гуравдугаар дэлгэц Хотуула хаан. Дөрөвдүгээр дэлгэц Нэгүн тайж. 9 Баатарын эцгийг хэн гэдэг вэ? Бартанбаатар, Хабуула хаан, Хотуула хаан, Нэгүн тайж. Цаг явлаа. Хабуула Барт хоёрын нэг шүү дээ. Бартанбаатар. Бартанбаатар магадгүй тийм. Хотуула биш. Эхнэрийн нэг нь. Хоол. Бартанбаатар гэж таар. 45 секунд үлдсэн байна. Хинкийн Бартнаар товчоо. За чи. Нэг жоо хэцэлнэр юм байна. За. 35 30 секунд үлдсэн байна. Эндэр хэдэг тахан. Хабуула хаан биш хаа ба. Нэгүн тайж. Биш. Биш үү? Гэхдээ Хабуула дээр нэг. За эндэр нэг тавчаа. 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. За нэвтрүүлгийн оролцогчид маань нэг дахь асуултынхаа сэдвийг Монголын нууц товчоо гэсэн сэдвийг сонгосон. Асуулт нь бол 9 Баатарын аав хэн бэ гэсэн асуулт байлаа. Бартанбаатар, Хабуул хаан, Хотуул хаан, Нэгүн тайж гэсэн Монголын нууц товчоон дээр гардаг Чингис хаанаас өмнөх үеийн хүмүүс байна. За яагаад Нэгүн тайж дээр мөнгө тавьсангүй вэ? Нэгүн тайж Хотуула хаан хоёр биш ээ. Биш үү? Бартанбаатар. Бартанбаатар уу? Тэгвэл яагаад Хабуула хаан дээр 8 сая төгрөг тавьчихв? Жоохон бас хэрэгэлзэл. Тийм үү. За баг зэрэг эргэлзсэн учраас Хабуул хаан дээр 8 сая төгрөг тавьсан байна. Үлдсэн бүх мөнгөө Бартанбаатар дээр тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Хотуул хааны хүү 9 Баатар 1162 онд татар улсыг байлдан дагуулж яваад буцаж ирэхэд нь Тэмүүжин мэдлэл тийм болдгүй юу? Хотуулаа гэж сонсож байгаагүй юм байна. Бартанбаатар л ах гэж бодож байна.
Сандраад байна уу та хоёр ч тоо? Абол Тэн чи угаасаа хуслаа гэсэн юм тий. Хоёр үгүй. Би яах вэ? Нэг ч хөрчмөр юм байна. Ингээд салгаад. Оролцогч маань нэг их асуултаа амжилттай давж чадлаа. Тэдэнд 72 сая төгрөг үлдсэн байгаа. Одоо бид хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчдэр Голомт банк ажиллаж байна. Та 80 сая уул шоу нэвтрүүлэгт оролцоод 80 сая төгрөгтэй болох боломж байна. Эсвэл Голомт банкны үндэсний хуримтлал нээлгэж 20% урамшуул аваад 80 сая төгрөгтэй болох боломж бас байгаа юм а. Мөн худалдан авсан болон авах гэж байгаа бараат нь ижил төстэй дэлгүүрт хямд байгааг төрүүлж мэдээд анхлан мэдгдснээр үнийн зөрүүг 2 дахин хямдруулж худалдан авах боломжтой юм а. Хямд үнийн баталгааг хангагч Номин Холдинг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк. Нэвтрүүлгийн Бид одоо хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Оскарын наадам Монгол орн. Монголоор нас сонсон. Монголоор нэр үстэй. Чи тэгтээ Оскар нэлээд мэднэ үстэй тий. Бас хадарлаа гэт бас дээр үеийн Оскар орж ирэх юм бол. За Монгол орнон дээр ах. Зургууд уг нь Оскар сайн мэдгүй тий. За бас дээр үеийн Оскарын талаар орж ирэх юм бол бас мэдэхгүй шүү дээ. Яг сүүл үеийн талаар бол бас гайгүй мэднэ. Тэгээд та хоёр тохиролцоод юу шийдэв? Монгол орны орны. талаар. Монгол орн авах гэж байна уу тий? Яг уу. Яг. Баталгаатай юу? Сайн бодсон биз? Баталгаатай. Мөнгөний асуудал ч тий. Тийм ээ. За. Оролцогчд маань хоёр дахь асуултынхаа сэдвийг Монгол орн гэсэн сэдвээр тавьсан байна. Нэрэгдсэн дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. Нэгдүгээр дэлгэц Ачит нуур Увс аймаг. Хоёрдугаар дэлгэц Толб нуур Баян Өлгийн аймаг. Гуравдугаар дэлгэц Бадар Хундаг нуур Завхан аймаг. Дөрөвдүгээр дэлгэц Хагийн хар нуур Хинти аймаг. Монгол орны эдгээр нуураас далайн төвшнөөс дээш хамгийн өндөрт оршдог нуур аль нь вэ? Ачит нуур Увс аймаг, Толб нуур Баян Өлгийн аймаг, Бадар Хундаг нуур Завхан аймаг, Хагийн хар нуур Хинти аймаг. За гэвдэ. За юу гэж. За Монголын хамгийн өндөрлөгсөгч нь болохоор Баян Өлгийн аймаг шүү. Хошоо штэ тий. Тийм. Толгон нурчаг Өлгийн хотыг хажууд байдаг юм л шүү. Ачит нуурыг бас Юу хагийн ар нуур бол биш шүү дээ. Хагийн хар нуур Бадруунд Завхан дэшээ биш. Ачит юу толб нуур, ачит нуур хоёрын нэг нь байлуу гэж бодоод юм би. 40 секунд үлдсэн байна. Хамгийн өндөрт байрладаг нуур юм байна. Далайн төвшнөөс дээш хамгийн өндөрт байрладаг нуур. Бадар хундаг. Бадар хундагч нь болохоор отхон тэнгэр дээр байдаг учраас тийм л юм байна л да. Өндөр дээр байна. Тий. Бадар хундаг дээр байна. Бадруунд дээр бол ачит тол хоёр дээр нэг 2 сая тавьчихлаа. Төв. Бадар хундаг. Бадар хундаг. 20 секунд үлдэж байна мөнгөө байршуулаарай. Ой чи. Хүй. Зарим мөнгө маань хайчих ба. Шээ. Энэ баг хэрэггүй юм шүү дээ. 7 Тасарчаа. 4 За 3 2 1 хангалттай. бадар хундаг. Оролцогчдын маань хоёр дахь асуултын сэдв Монгол орн гэсэн сэдв байсан. Ачит нуур, Толб нуур, Бадар Хундаг нуур, Хагийн хар нуур гэсэн дөрвөн нуурын нэр гарч ирсэн байна. Эдгээр нууруудаас аль нуур нь далайн төвшнөөс дээш бусад нуураас хамгийн өндөрт оршиж байгаа вэ гэсэн асуулт байлаа. Ачит нуур гэсэн хувилбар дээр 2 сая төгрөг тавьсан байна. Яагаад? Ачит нуур бас увс руу байдаг юм ч бас уулархаа газар баруун дэшээ. Бас одоо харьхаа дүргний Тий. Толб Өндөр нуур. улс донд байж магадгүй гэж бодоод бас. байж магадгүй гэж. Толб нуур Баян Өлгийн аймгийн Баян Өлгөч одоо Монголын яг хамгийн өндөрлөг газарт байгаа шүү дээ. Алтаа таван богд байгаа. Яг Өлгийн хотын хажууд юм ч бас намд орлох газар байж магадгүй. Өлгийн хотын хажууд байдаг уу? Тэр бас нэг интернетээс мэдээлэл харж хат тиймэрхүү л агшигсан Өлгийн хоттой нэлээд ойролцоо. Ойрхон. Аа. Бадар Хундаг нуур дээр яагаад ихэнх мөнгөө тавив? 70 сая төгрөг. Төрийн таглагт отхон тэнгэр хайрхны яг хажууд байдаг нуур учраас хамгийн өндөрлөг гэж бодож байна л да. Тийм. Тэнгүү тэрний хажууд байна гэж гэхээр дор хаяж 2000 м-ийн өндөрт байж байгаа болоо да тий? Тэр нуур. Үгүй юу? 3000-аас дээш байгаа хаа. Бүр тийм дээр шүү байт юм тий? Тий. Тэгвэл баталгаатай юм биш тий? За оролцогчд маань бол Ачит нуур дээр 2 сая, Толб нуур дээр 2 сая, Бадар Хундаг нуур дээр 70 сая төгрөг тавьсан байна. Хагийн хар нуур дээр мөнгө тавиагүй. Зөв хариултыг харцгаая.
Хагийн хар нуур толгой нуур биш юм байна. Баяр уу. Асуулах уу? Ер нь шалт нэмийн газруудад мөнгө тавилалтаад байгаа юм даа. За ярлагчд маань 2 дахь асуултаа амжилттай давж чадсан. Тэдэнд 68 сая төгрөг үлдсэн байгаа. Одоо бид 3 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Уран зохиол, спорт. Спорт. Тэгээ. Спорт аа. Спортыг бол Сайн. сайн мэднэ. За. Оролцогчд маань 3 дахь асуултын сэдв бол спорт гэсэн сэдв сонгож байна. Тун удахгүй дэлгэцэн дээр хариултууд гарч ирэх болно. 1-р дэлгэц 1960 оны 2 дугаар сар. 2-р дэлгэц 1970 оны 2 дугаар сар. 3-р дэлгэц 1980 оны 2 дугаар сар. 4-р дэлгэц 1990 оны 2 дугаар сар. Дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн оргилд өвлийн авиралтыг анх хэдэн онд амжилттай хийсэн бэ? 1960 оны 2 дугаар сар, 70 оны 2 дугаар сар, 80 оны 2 дугаар сар, 90 оны 2 дугаар сар. Цаг явлаа. Эверест чи хамгийн анх Австрали улчин Дэнзэн оргоо гээд Албан улчин хамт хамгийн анх гарчсан тийм. Тэр болохоор дандаа дулааны үйлрэл болж сайн. Өвлийн авиралт гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр 60 72 бага онол байх гэж байна. 60 70 руу. Тий. 90 бол биш. 90 бол биш хаа арай тий. 60 70 руу хумаагаад 80 дээр нь жоох. Өвлийн авиралт гэхээр 60 дээр ихийг тавиад 70 дээр арай өгөх. Тэгэл 80 дээрний 2 сая тавьчихдаг. За тэгээд тэр угаасаа надад л багцаалга. Хингийн 60 дээр тавьсан. Надад Тэ нөө. 8 7 6 5 4 3 2 1 Түрүү сайн 8 сая. Эверестийн оргилд анх бол мэдээч хэрэг зуны үйлрэлт тийм ээ. Цас мэс арай бага байх үед нь одоо анх бол гарч ирсэн тийм ээ. Дэнзэн оргай гэж сая өөрөө ярьж байна тий. За гарч ирсэн. Тэр бол одоо 50 хэдэн он юм бэ? 40 50 оны үед л ах юм шиг. 50 оны үед үү тий. За анх бол тэгж гарсан байх нэ. Харин өвлийн үлрэлт хамгийн анх хэн гарсан бэ гэсэн асуулт байлаа. 60 оны 2 дугаар сар, 70 оны 2 дугаар сар, 80 оны 2 дугаар сар, 90 оны 2 дугаар сар гэсэн хувилбарууд байлаа. За 80 оны 2 дугаар сар дээр 4 сая төгрөг тавьжээ. Юуны очор тавьба? Энэ хариултыг болохоор яг яс мэдэхгүй. Тийм Тэгээ яаж учраас болж үзв? сүүлд 90-д онд арай авираг бах. Тэгэл 60 70 83-ын нэг л зөв байх магадaltaй л гэж бодлоо. 50 хэдэн онд одоо гарч яснаа 60 он гингүүт одоо нэг 4-5 жилийн өмнө дараагаар ч юм уу өвлийн авиралт хийцэн байх боломжтой юу? Боломжтой шүү дээ. Боломжтой юу тий? 20 жилийн дараа. Тэгэхээр арай холдож гинөө. Гэхдээ ер нь бол аль нь ч байх 60 магадaltaй. 72-ын нэг нь хахал. 80 бол бүр холдоод байна уу тий? Тий. Тэгжэл бодож 80 он хүртэл өвлийн авиралт хийгээгүй байна гэхээр тий? За оролцогчд маань 80 оны 2 сар гэсэн хувилбар дээр 4 сая төгрөг, 70 оны 2 сар гэсэн хувилбар дээр 8 сая төгрөг, ихэнх мөнгөө 60 оны 2 дугаар сар гэсэн хувилбар дээр тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Юу? 60 он бол арай эртдэж байгаа юм байна. Иргэн үзэгчтэй эсэгхэн хормын сурталчилгааны дараа эргээд уулзцгаая. Иргэн үзэгчтэй та бүхэн яг одоо боловсрол үйлчлэгээр 80 он өнтрөгийг үзэж байна.
Манай нэвтрүүлгийн оролцогчид 3 асуултан дээрээ тулж ирээд байна. Тэд Эверестийн ноён оргилд өвлийн улирал хамгийн анх гарсан хүн хэдэн оны хэдэн сард гарсан бэ гэсэн асуулт байлаа. 1960, 70, 80, 90 оны 2 дугаар сар гэсэн дөрвөн хувилбар байсан. 60 оных нь бол биш болж таарсан. Арай оны хувьд бол эртдэж байгаа юм байна. 70 оны 2 дугаар сар гэсэн хувилбар дээр 8 сая төгрөгтэй, 80 оны 2 дугаар сар гэсэн хувилбар дээр 4 сая төгрөгтэй. Хэрвээ 90 оны 2 дугаар сард анх удаа өвөл Эверестийн оргилд Жомолонгмаа дээр гарсан бол оролцогчд маань нэвтрүүлгийг өндөрлүүлэх болчиход байна. Бид зөв хариултыг хүлээж байна. Дадан оны 2 дугаар сарч бас биш юм байна. 80 мөн байгаасай. Тийм ээ. Майон. За энэ дээр дэлгэцээр бас тайлбар гарч ирсэн байна. Польшийн уулчин Кшиштоп Велицкий хамтрагч Лешчекийн хамтаар өвлийн анхны амжилттай авиралтыг хийж түүх бүтээжсэн байна. Өмнө нь бол дандаа зуных гарч ирсэн байх нь тийм ээ. Өвлийнх гэдэг бол тусдаа авиралт байх нь байна л да. Жишээлх юм бол манай спортын мастер Өсхөөр маань бол Гавьят. Хизээ авирлаа? 100 уу? 100 тий? Асал 100 авирсан. За 4 сая төгрөг манай оролцогчдод байна. Тун хайрын боллоо хамаг мөнгөө унахчихлаа. Одоо бид дөрөв дэх асуултын сэдвийг сонгох гэж байна. Хааны гэр бүл кино урлаг. Кинон дээр Кино зөв. хаан гэхэр ч одоо өөр гадаадын улсын хаамаа ороод ирвэл мэдгүй шүү дээ. Кино нарийн орох юм бах тий. Кино урлаг. Кино урлаг. За оролцогч маань дөрөв дэх асуултынхаа сэдвийг кино урлаг гэсэн сэдв сонгосон байна. Тун удахгүй дэлгэцэн дээр хариултууд нь гарч ирэх болно. 1-р дэлгэц 22. 2-р дэлгэц 23. 3-р дэлгэц 24. 4-р дэлгэц 25. Оскарын 89 дэх наадам хэдэн төрлөөр Оскарын ялагчийг тодруулсан бэ? 22, 23, 24, 25. 80 хэзээнийх нь гэсэн үг байна. Бараг саяных л байх та. Оскар ч хийдэж гэсэн юм. За тавч нэг мэдчихэж байгаа юм байна уу? Алаа. 23 юм болов. 23 24 Та гал тийм тийм. Голоо хийдэг. Салгаж байгаа юм уу те? 30 секунд үлдсэн байна. 25 бол биш хаа. Магадгүй 22. $15 секунд үлдсэн байна. Мэдхгүй асуулт. Тийм. 9 8 одоо 6 Оскарын 89 дэх наадам хэдэн төрлөөр Оскарын шагнад гардуулсан бэ гэсэн асуулт байлаа тийм ээ. Оскарын хамгийн олон шагналыг ч одоо жишээ нь 13 мурун Оскар авсан байдаг үү те? Бөгжний эзэн мэдсэн гэдэг кинонууд чинь тийм ээ. Титаник, Кисмус гэдэг. Тэгэхээр ер нь бол 20 идэл байд юм байна л да тий. Айгүй олон төрөл байд юм байна. За энийг бол мэдэж гэнэ үү? Таамагласан уу? Яг мэдхгүй. Яг бол мэдгүй таамагласан. За тэгээ яаж ч дараас нь тооноо тий. 23, 24 гэсэн хувилбар дээр 22 сая төгрөг тавьсан байна. 22 гэсэн хувилбар дээр мөнгө тавиагүй. 25 гэсэн хувилбар дээр бас мөнгө тавиагүй байна. Ерөнхийдөө таамагласан. Би ч мэдэхгүй юм байна. Зөв хариултыг харцгаая.
25 бол биш юм байна. Хорон 3 бол биш юм байна. 22 юм уу 24 бол яг шиг өсөл та. Тийм. Баяр хүргэе. За, оролцогч маань 4 дахь асуултаа амжилттай авч чадлаа. Тэдэнд 2 сая төгрөг байгаа. Одоо бид 5 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. 5 дахь асуултаас 3 хариулт гарч ирнэ. Оролцогч маань 2 дээр нь мөнгийг байршуулж болох байсан боловч харамсалтай нь нэг л бодол мөнгө байгаа. Гэхдээ яг одоо онж тавина гэдэгт би итгэлтэй байна. Бид одоо 5 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Ном зохиол хүнсний бүтээгдэхүүн. Ном зохиол нэрээ зүгээр ах уу? Ном зохиол нэрээ юу? За. Оролцогч маань 5 дахь асуултынхаа сэдвийг ном зохиол гэсэн сэдвийг сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. 1-р дэлгэц жур. 2-р дэлгэц олзвой. 3-р дэлгэц сахилтай. Гэсрийн туужид өгүүлснээр ачит богд гэсэр мэргэн хаан Багдаа ямар нэртэй байсан бэ? Жур, олзвой, сахилтай. Жур үстэй. Олзвой л биш. Жур. Согсоох уу цагийг? Жохон бодох уу? Цаасан нэг үстэй. Өөр. Ачит богд гэсэр мэргэн хаан Багдаа ямар нэртэй байсан бэ? Хочил юм байна тий? Олзвой биш шүү дээ. Сахилтай жур хоёрын нэг л жур гэж бодчих. Зогсоё. Зогсоох. Яа цагийг зогсоё гэдэг байрыг. Гэсрийн тууж дөгүүлснээр ачит богд гэсэр мэргэн хаан Багдаа ямар нэртэй байсан бэ гэсэн асуулт байлаа. Жур, олзвой, сахилтай гэсэн 3 нэр байсан. Оролцогчид маань жур гэсэн хувилбар дээр 2 сая төгрөгөө тавьсан. За мөн цагийг зогсоосон байгаа. Баталгаатай юу? Гайгүй хаа. Жур гэдэг үү? Олзоолаа биш ээ. Олзвой гэдэг ч одоо хаанах нэр вэ? Төвдөө. Итгэхгүй байна. Монгол нэр үү? Төв нэр байж. За олзвой Баатарлаг гэж байдیں۔ Тий? За сахилтай. Ер нь ягаад жур дээр тавьсан? Жур гэж ярин сонсч л байсан. Багт гэсрийг багтан жур гэдэг байсан гэж сонсчихсэн түүгээрээ. Тий, багт нөгөө уншиж үзсэн. Уншижсэн. Тийм тэгжэл санагдчихэв. За. Жур гэсэн хөлбөр дээр 2 сая төгрөг тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Гэсрийн тууж дөгүүлснээр ачит богд гэсэр мэргэн хаан Багдаа ямар нэртэй байсан бэ гэсэн асуулт байлаа. Жур, олзвой, сахилтай гэсэн 3 нэр байсан. Оролцогчид маань жур гэсэн хувилбар дээр 2 сая төгрөгөө тавьсан. За мөн цагийг зогсоосон байгаа. Олзоо сахилтай л байж. Жур. Мөн баха. Сонсчихсон. Хоёулаа санал байсан чи. Тавиалаа нэг мөнгөтэй нэг сонголт хийх юм яах вэ? Олзвой биш юм байна. Сахилтай мөн биш. Баяр хүргэе. За манай оролцогчид 5 дахь асуултаа амжилттай давж чадлаа. 2 сая төгрөг бүрэн бүтнээрээ байсаар байгаа. Бид одоо 6 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Кино компани ерөнхийлөгч. Чам далин зүгээр. Кино зүгээр ерөнхийлөгчгөөс ч одоо ямар ч улсын ерөнхийлөгч орж ичж болно шүү дээ. Томоохон улсуудаас орж ирэх байлгүй дээ. Кино компани чинь нэлээд л өргөөртэй юм болох хэрэгтэй. Би бол кино компани талаар сандгүй ерөнхийлөгч нь яриад байна. Чамд ерөнхийлөгч. чи өөрөө мэдээ санах. За Кино компани гэхээр яг нэг Warner Bros. Тэ хойлоод орж ирэх ч Fox. Эсвэл манай энэ кино үйлдвэр маань орох юм уу? ерөнхийлөгч. За тэгээд.
Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч. За. Оролцогчид маань 6 дахь асуултынхаа сэдвийг ерөнхийлөгч гэсэн сэдвээр сонсон байна. Тун удахгүй дэлгэцэн дээр хариултууд нь гарч ирэх болно. 1-р дэлгэц 33 үг. 2-р дэлгэц 28 үг. 3-р дэлгэц 35 үг. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тангараг хэдэн үгтэй вэ? 33 үг, 28 үг, 35 үг. Цаг явлаа. 28-аас. Библ дээр гараа тавьчихвал үг хэлээд байдаг л та тий. Яг гэдэг хэдэн үг гэдэг нь. 33, 35 бол 28 л. Би бол 33 байж магадгүй ч. 28 дээр байх юм уу? Би л 28 байж магадгүй ч. 35 секунд үлдсэн байна. Ер нь бол нэг тийм урт үг үл яриад байдгүй шүү дээ тий. Энэ хоёрын л байх гэж бодож байна л да. 33 юм уу 28 үг. 28 дээр тавьчих юм уу? За тэхүү. 28. За. Цагийг зогсоох уу? Зогсоё. Зогсоё. За цагийг зогсоё. Оролцогч маань цагийг зогсоолоо. Зарим хүмүүс бол хариултандаа итгэлтэй байгаа цагийг зогсоодог бол манай хоёр нэгэнтээ өөр хувилбар байхгүй учраас цагийг зогсоё гэж шийдсэн байна. 28 үгтэй гэсэн бодолтойгоор 2 сая төгрөгөө тавьсан байна. 28-д нүдэнд дулаахан харагдсан уу? Ер нь бол яг одоо үгийг бид нэр тоолж исэн биш. Яаж мэдэх вэ, тийм ээ? Тэгээ 28, 33, 2-ын хооронд 5 хүн үгний зөрүү байна. Гэх жишээний тий. За оролцогчд маань ямар ч байсан таамагласан 28 үгтэй байж магадгүй гэсэн хувилбар дээр 2 сая төгрөгөө тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Наацны асуудал үстэй. Гэсэн 33 ч унчлаа. Тэглээ. 35 юм байдгүй юм болов. Чихнаа нэлгээд. 28. 26. За, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тангараг 35 үгтэй байдаг юм байна. За одоо яа их вэ? Маш сайхан өрсөлдлөө. Харамсалтай нь тэр дунд нэг ганцхан асуултан дээр тийм ээ спортын төрөл гэдэг магадгүй тэр сэдвийг зөрүүлээд нөгөө сэдвийг ч авцсан байсан бол бас яах ч байсан тийм ээ. Тэнд л их том алдаа гаргалаа. Нийтдээ бараг тэр чинь 70 сая төгрөг унгаасан байх тий. Тэгээд 4 сая төгрөгтэй үлдсэн. 4 сая төгрөгтэйгөө харин ч их хол явлаа. 6 дахь асуулт хүрлээ. За баяр хүргэе та хоёрт. За баярлалаа. Эрмэлжтэй 80 сая уулчаа нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Хэсгийн хорвын дараагийн оролцогчид яг энэ тайсан дээр гарч ирэн 80 сая төгрөгийн төлөө тоглох болно. Хэсэг хорвын дараа эргээд уулзъя. Нэвтрүүлгийн ивент төлөвч таны төлөөх 25 жил намын. Нэвтрүүлгийн ивент төлөвч санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк.
За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За өөрсдөө танилцуулахгүй юу? За намайг Сумьягийн тулга гэдэг. Монс Улаанбаатар компани буюу бидний сайн мэдхээр Монс Эми сангийн маркетингийн менежер ажилтай. За ногоон зангатай. Яг Төмөн Дэмбэрлийн Хатанбаатар гэдэг хуваарь бизнес эрхлэлтэй хүн байна. За яагаад аясын унтад оролцохоор болов? Мөнгө очт юм гээл. Мөнгө очт юм. Хэдэн төгрөг ухаалбал хэрэгтэй вэ? Яг хаа тэгэл хожих хэмжээр л чадвал тэгэл. Дотроо бол болцсон байгаа тий. За. Мөнгөнд өрж болно. Та хоёрын мөнгө нэ. За. За нэвтрүүлгийн дүрмийг та хоёрт би танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Сүүлийн 8 дахь асуулт 2 хан хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Бүх асуултыг бодох хугацаа 1 минут. 1 минутанд амжиж мөнгийг тавцсан дээр байршуулах шаардлагатай. За эхлэх үү? За. За тэгвэл та хоёрт 80 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо ихтэй. Хүүхэлдэйн кино нэр шил. Хүүхэлдэйн киногоос авах. За тий. Хүүхэлдэйн кино юу Хүүхэлдэйн те? кино. Хүүхэлдэйн кино ер нь их үздэг үү те? Үздэг. Үздэг үү те? Тэгээ хүүхдээ дагаал үзчих. Дуртай. Дуртай. Өөрснөө үзээд байна уу? Эсвэл хүүхдээ дагаж үзээд байна уу? Нэг талаасаа хүүхдээ дагаж үзээ, нөгөө талаасаа хүүхэлдэйн кино маань одоо бараг бас томчууд зориулдаг бас болцсон байна шүү. Нэг ангитанууд нь гоё. Цуурлууд нь л үзэхгүй л дээ. За. За оролцогч маань нэг дэх асуултынхаа сэдвийг хүүхэлдэйн кино гэсэн сэдв хэлсэн байна. Дэлгэцэн дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. Нэгдүгээр дэлгэц Гринланд. Хоёрдугаар дэлгэц Арктик. Гуравдугаар дэлгэц Антарктид. Дөрөвдүгээр дэлгэц Канада. Пороро ба түүний нөхөд хүүхэлдэйн киноны бааtruуд эдгээр газрын алинд нь амьдардаг вэ? Гринланд, Арктик, Антарктид, Канада. Цаг явлаа. Байнгын цастай. Үзэгдэл дээр Пороро өөрөө пингвин юм чинь. Гринланд Гринланд бол Канада гэсэн. мод зод байд юм чи. Тий. Гэтэ Google-ийн намж одоо юу ч хийж болно л та. Ямар тий. Тэр хүүхэлдэйн дээр чинь жишээлбэл оцсон шувуу гардаг юм уу өнтер гэх тээ? Тий. Оцсон шувуу, динозавр, баавгай. Гринланд дээр эсэдээ гоё юурсан. За Оцсон шувуу бол жишээ нь хаана амьдардаг амтан бэлээ? Канада Тэгэл бодох хэрэгтэй л дээ. Антарктид руу оруулах уу? Антарктид 20 секунд үлдсэн байна. Энэ хоёр дээр ихэндээ тавьчих. Наад дээр нэг тавьж цаад руу тавьчих. Цагаан баавгай байдаг юм уу те? Тийш дээ. Арктик юм шүү. Цагийн 4 секунд. Зэгийг үлдээчих. Цаг дуслаа. За. Пороро ба түүний нөхөд гэж хүүхэлдэйн кино байдаг байна. За энэ хүүхэлдэйн кинон дээр гардаг амьтад аль газар амьдардаг амьтад вэ? Гэсэн асуулт байлаа. Гринланд, Арктик, Антарктид, Канада гэсэн 4 хувилбар байсан. Антарктид бол биш үү те? Антарктид бол биш болов уу гэж бодож байна. Оцсон шувуу муу гарахгүй юу те? Гардаг. Тэгээ гарч ивэл оцсон шувуу чинь Антарктидд л амьдардаг үү? Тэр тусмаа бас нэг арай байгалийн зураг нь өөр болохоор. Өөр үү те? Модтой байгаад дий юм аа. Модтой байд юм аа. Мод зод гараад идэх. Нөгөө талаасаа уран сайхан юм биш үстэй. Арктик. Хойд мөсөн далай гэсэн үг. Цагаан баавгай гэхээр нь Арктик дээр тавьчлаа л да. Цагаан баавгай гардаг. Бас гард юм уу? Гардаг. Гардаг тий. нөгөө талаасаа Антарктид, Арктик хоёрт маань нөгөө жижиг шувуу бас тэр бүр бас байдаггүй. Байхгүй. Байхгүй. Тэгэхээр бас Google-тэн дээр гардаг шувуу маань Гринланд болон Канада юм болов. Тэгээд Google дэм чи ямар ч хийж болно л доо. Яаж хийж болох л та. Гэтэ бол яг тэр газар амьдарч байгаа гэж тэр Google-тэн дээр гардаг л байх юм даа тий. Тэгээд тийм л болж таараад байна. Гринланд гэсэн хувилбар дээр 24 сая төгрөг, Арктик гэсэн хувилбар дээр 22 сая төгрөг тавьсан байна. Үлдсэн мөнгөө Канада гэсэн хувилбар дээр тавьсан байна. Канада дэлхийн сая гаруй нууртай улс тий. Асрах, цэнгэг ус, нуур, гол, цөөрөм, мод, байгалийн баялаг
Тэр юм газар гардаг уу те? Яарсан оцод гараад идэх. Тийм. Од Яа за. гардаг болохоор Антарктид биш байвал мөнгөтэй үлдэх нь байна. Зөв хариултыг харцгаая. За. Хай. Яг тулаад ярьж юу биш ээ. Нэрч төсөөлсөн бүнд буулаач юм ээ. Нөгөөдхийн сонгодог чи. Канада биш болж таарлаа. Канада алхассан нэрээс. Сайн бодхол хэрэгтэй. За. Бүгдийг нандруул яг ийм гоо нэр энгийн нэрэл хийж болох юм тий. Тий. Ханаад банаад байдаг байдаг хэрч юм. Антарктид биш үү? Антарктидд амьдардаг амьтд юм байна. Антарктид. Өстө төсөөлсөн бүн буулаа. Тийм. За. Хүүхэлдэйн кино гэдэг димит сэдв сонгоч уу? Харин нэрштэй сонгодог байж биш ч. Одоо нэг нь сонгосныг тэгээд. Одоо яах вэ те? Би ч өөрөө энэ хүүхэлдэйг үздэг үл дээ мэдэхгүй байна. Харин тийм. За за нэвтрүүлэлт орсон та хоёрт маш их баярлалаа. За. Тэрмэлчтэй 80-ын он шоуны бүрэг маань үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.